Монгол улсын баатар Батүл дарга руу маань яагаад байн дайраад байдаг юм бол доо энэ хаард нүш хөтөлбөр гэж бодож байж магадгүй. Гэхдээ илэрхий лууйр хангалтсан гэрээ хэлцлүүд дээрээс нь энэ тэндээс илэрсэн лууйрын баримтууд нь байсаар байхад шудраг үнний туйлсаар ялчаад телевизээр элдвийн мэдэгдэл хийж түгэрж барахгүй иргэд олонний сонгогч түмнээ туйлын бүдүүлгээр дайрч доромжлон элдвийн нэр хож өгöd байдаг тул энэ мэт баримтуудыг нь гаргаж тавиад байгаа хэргэлтэй. Энэ хүнийг бид нар гуйж сонгоогүй. Өөрөө бүтэн 4 жилийн турш гэр хорооллын Деважингийн тухай нүдэн тарагтал ярьж тарих угааж гуйсаар байж гарч ирсэн. Харин гарч ирснийхээ дараа сонгогч олон түмнээ цаг үргэлж доромжлон загнаж хутаасаар ирлээ. Үнэхээр инхийн цагаан тагтаа шиг байсан бол яа гэх вэ? Гэтэл түүний хуудуутай баримтууд энд тэмдгүү байгаад л байна. Энд бид ганцхан зүйлийг жишээ болгож тайлбарлая. Ноён Батүлд хязгаарч тайлбарлаж чаддаггүй ямар ч сэтгүүлчийн асуултанд хариулдаггүй даргалагдсан өндөр зэрэглэлийн нууцлал бүхий нэгэн нотой асуудал бий. Тэр нь хогны ногоо уут юм. Энэхүү ногоон хальсан уутанд 12 тэрбум 700 сая төгрөг зарлагдсан байдаг авч энэ мөнгөнийхөө орлого зарлага үн хөсний талаар тайлбар хийсэн удаа нэгэхэн ширхэгч үгүй юм. Харин сөрөг хүчин болох нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан төлөөлөгч Ганбаяр Чингэлтэй дүүрэгт 1 тэрбум төгрөгийн өртөгтэй хүүхдийн амбулаторь бариулж хөлөөлөж өгсөн үр дүнтэйгээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгаа юм байна. Тэгэхээр ноён Батүлд ногоон уутан зарцуулсан мөнгөөр 12-оос 13 ширхэг эмнэлэг бариулах боломж байсан байх нь. Харин тэрээр нэг жимлэг бариулаагүй бариулахыг хүсээгүй. Харин өдөр шөнөгүй боржуур сольж замын хавтан хуулж ногоон ууд тарааж нэг нас цэцэг навчаар гангарч одоо хүртэл мөнгийг нөгөлгүй 22 компаниг дампууруулад байгаа гудамж төслийн 26 уулзуур гэх мэт зүйлсээр л түүний хийсэн ажлыг төвлөрчөө. За ингээд бас нэгэн баримтыг өсгөөд энэ удаадаа төр завсарлая. Түүнийхүү офшор чулуудагийн Grand Line компани нэрээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл хийсэн хэмээн 347 сая 800 мянган төгрөгийг 100% гаргуулan авсан. За мөн 11 тэрбум төгрөгийн гэрээ хийж үүнийхээ 50% нь олох 4 тэрбум 870 сая 800 мянган төгрөгийг гаргуулan авсан тухай гэр хорооллын дахин төлөвлөлтийн тайланд дурддагдсан баримтууд олон нийтийн сүлжээгээр тархаад байна. За тэгэхээр эндээс харахад түүний хүүгийн компанид бас дахин 4 ширхэг эмнэлэг барих мөнгө аль хэдийн шилжин орсон байх. Эцэг хүү хоёр нийтдээ 16-аас 17 ширхэг эмнэлэг эрүүл мэндийн төв бариулах мөнгийг юунд ч зарцуулан үрэн таран хийжээ. Лавл эмнэлэг сургууль цэцэрлэг гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйл биш. Бодит байдал нь ийм л юм. Ийм учраас л үүл даргыг дахин ухад өнгөд байгаа юм. Цаашдаж ухаж баримтуудыг гарах болно. Үүл дарга шудраг байсан байж болно. Гэхдээ тэр бол өнгөрсөн цаг дээр л яригдах болов уу?